За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе, өглөөний мэндийг. Шүн хор бороорсон, хурамст ингэр хишиг буйнаа хайрлсан тийм сайхан өдөр байлаа. Тэгээ би сая өглөөнийхөө тасгалыг хийсэн. Тасгалаа хийж дуусаад гадаа дүүшиндээ усанд орчоод тэгээд байж байна. За тэгээд та бүхэндээ би жимснийхаа модыг танилцуулт юм уу гээд. Энэ болохоор одоо үхрийнүүд их том жимс гардаг тийм их гоё үхрийнүүдний сорт байгаа. За энэ болохоор гоёлын айлам. Би нэг голцоо ингээд энэ их хатуу айлам байдаг байхгүй юу. Тийм учраас шинэ жил мэлээр энэ тавган дээр энэ цэцэг нэцгний хаж шигтгээд ингээд их гоё шар болно энэ айлам. Шигтгээд тэгээд шинэ жилээр цэцэг нэцгээ ширээ мөрөнийхаа чимэглэл хийх айгуу дуртай. За энэ нь болохоор хушганы мод байна. Энэ хушганы мод одоо 5 жил болж байгаа. Тийм болохоор хушиг өгөөгүй л байгаа одоохондоо. За манай энэ доор болохоор ийм жижигхэн тосхон клиент сэтингээд би энэ рүү болохоор газрын лэр буюу нөгөө булцууд цэцгээ тарьсан байгаа нэгийг нэ. За манай доор би ингээд хашааныхаа гадна талд жимсний модоо тарьж болдог. Тийм сайхан. Тийм болохоор манайх ингээд хашааныхаа гадна талд жимснийхаа моднуудыг тарьсан байгаа. За энэ алюминий мод. Алим мод өнөөдрийн байдлаар нэг иймэрхүү байна. За энэ энторын мод. Энэ амтад энтор. Энэ жил аягүй сайхан жимсээ өгсөн. Би энэ нэг амттай жимс болохоор шувуу ирээд идчихнэ. Тэгээ шувуунд идүүлсэн. Одоо ирэх жилээс тор татхаас л гэж бодож байна. За энэ ингээд чавганы мод. Чавганы мод нэг иймэрхүү байна. Иймэрхүү ургач байна. За энэ чавганы мод аюух жимс өгнө гоё хараа. Жимсээ даахгүй ингээд бороонд ингээд хугараад унсаа хөөрхий. Энэ хараа ийм жимсээ даахгүй ингээд сайхан их гоё жимсэлдэг ийм гоё сортын ийм чавганы мод байгаа. Харин энэний үрийг аваад Монгол руу явуулвал энэ сайхан ургах болов. Энэ үрийг авч явуулт юм уу? Энэ их гоё жимсээ өгдөг юм гоё мод байгаа. За энэ бөөрөлцгөн, энэ хар бөөрөлцгөн. Одоо энэ нэг бөөрөлцгөн жимсээ өгдөг цаг эхэлж байна. Өргөстөө энэ тийм хар бөөрөлцгөн. За энэ юм бас чавганы мод. Энэ их гоё бас жимсээ өгдөг юм гоё чавганы мод байгаа. Энэний өрөөг авч авал энийг компот их тайгүй гоё энэ. Тэгээ би энийг ингээ хөлдөөгөөд тэгээ торт хийж аягүй хийдэх дуртай. Ясэна доторх ясэна аваад хөлдөөчөд торт хийхээр аягүй гоё идэг. За энэ дотроо яс байхгүй нэг юм жимс байгаа. Гэхдээ энэ шуу ирж иддэг. Нэг амт муутай, шүүс багтай нэг юм жимс бас байгаа. Энэ бас шуу иддэг. Шууны жимс бас нэг юм жимс байгаа. Энэ алюминий мод ингээд навчин хатаад өвчлөлчөөд байгаа. Тэгээ хавар тайраад тэгээд үндсэнд нь сайн
бордоо хийчих хүсэл гэж бодож байна. Үхрийнүүд, улаан үхрийнүүд одоо жимсэн өгөөд өсөж байна. Одоо 8 сард үхрийнүүдээ тайралт хийдэг цаг. 8 сард одоо үхрийнүүдэндээ тайралт хийгээ шорон шигтгэн. За би та нарт үхрийнүүдэд тайрч байгаа бичлэг оруулна дараа. За би нэг юм хэсгэн газар ингээ халгаа тарьсан. Тэгээд энэ халгаагаа хайчилж аваад ногоогоо услана. Тэгэд энэ халгааны энэ цэцэг болвол ерөөсөд маш их төмрийн агуулмжтай, хамгийн их витамин байдаг, хамгийн сайн юм нь бол энэ цэцэг нь. Тэгээд цэцгийг та нар тастаж аваад одоо ингэ шууд идэж болно, цай хийж ууж болно. Салаатанд ингэ цэцгийг аваад хийхэд айгүй гоё юм. Цэцэг нь бас нэг гоё амттай, энэ ч бас хөөрхөн идэхэд. Тэг ялангуяа төрсөн ээжүүдэд бол энэ төмрийн дутагдал их байдаг юм чинь. Хаалгааны цэцгийг ингээд та нарны газар ингээ хаалгаагаа тарьчаад тэгээд ингээд хаалгааныхаа цэцгийг аваад идвэл сайн шүү. Энэ хаазанус гэдэг энэ самрын мод. Энэ жил энэ самрын мод аюу сайхан цэцгэлсэн мөртлөө бас цэцэг нь хөлтцсөн хүүтрээд тэгээ сайн жимс өгсөнгөө самар. За лирний мод бас энэ жил их гоё цэцгэлсэн. Тэгээ хөлтчихсөн, жимсээ өгөөгүй. За энд би алюминий мод үрээр тарьсан. Одоо 6 дахь жилдээ болж байна. Тэг би энийг жоохон томруулж агаад тэр хойтлын мод шиг ингээ нэг талд нь эртний сортын алим, нөгөө талд нь оройны юм 2 сортын залгалт хийдэм үгээл тэгэл ургуулад байгаа энийг. Энтээр шувуунд идүүлсэн. Энтээрийнхаа жимсийг ганц нэг байна хөөс. Цэцэрхний мод маань энэ жил бас жимс байхгүй хөө. Уг нь цэцгэлсэн. Тэгээд жимс нь хатцаа, энэ жил бас сайн ургаагүй. За манайх ихэд энэ тал руугаа ингээд эрдэнэ шис тарьсан тариан талбайтай. Ийшээгээ болохоор ингээ гоё тал газартай ингээд энэ рүү болохоор дандаа зүлгийн хадна эднэр. Зүлгийн хадаж малын тижил дөгдөг. Тийм гоё зах руу жижиг тосгонд амьдардаг. За та бүх өдрийг сайхан өнгөрүүлээрэй.